Мянган инженер төсөл маань 2014 онд одоо ганц төмөр сайдын санаачлагаар одоо хэрэгжиж эхэлсэн төсөл байгаа. Японы улсын Тохоку их сургуульд барилгын инженерийн чиглэлээр суралцаад 3 жилийн хугацаанд суралцаад тэгээд докторийн зэрэг хамгаалаад ирсэн байгаа. Монгол орны өвлийн хөгжлийн нөхцөлд Японы ажлыг одоо яаж гүйцэтгэх вэ? Түүнд тавигдах шаардлага гэдэг зүйлээр ингээд хамгаалсан байгаа. Тэгээд миний судалгааны ажил болохоор энэ лабораторитой маш холбоотой. Манай сургуулиас нийтдээ одоо идэвхтэй ажиллаж байгаа 10 доктор багш нар энэ төслийн шугамаар төгсөөж ирээд эх орондоо одоо үр бүтээлтэй өөрийн сурсан мэдсэн зүйлээ эх орондоо одоо хэрэгжүүлээд байж байна. Бид нар анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ ерөнхийдөө Монгол улсад нэн шаардлагатай инженер техникийн хэрэгслүүдийг бэлтгэх эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бол олон улсын түвшинд гаргах энэ зорилгыг тавьж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн одоо зорилго маань өнөөдөр бол бүрэн биелээд эхний оюутнууд маань дараагийн ингээд улс эх орныгоо бүтээн байгуулалт мегацлүүдээр орж ажиллах одоо ингээд эхлэл тавигдж байна. Багш маань одоо гашуун сухад ганц модны хил холбох төмөр замын ажил дээр одоо зөвлөх инженерээр ажиллахаар болсон байна. Өөрснөө ч гэсэн бид нар энэ логистикийн төмөр замын дотоодын төмөр замын сүлжээг цаашаа улам ихсгэн тэр үед энэ холболтын ажлууд хэрхэн хийгдэх вэ гэдэг дээр бас нөгөө логистик талынхаа мэрэгчлэтнүүдийг ураад хамтраад ажиллаад яваарай гэж одоо доктороосоо хүсэж байна. Яг л танаа сургууль дээр чи яг энэ логистикийн хүмүүс бол асар их байгаа тийм ээ. Тэгээ одоо бид нар одоо урдлын хангамлыг холбох ажилдаа зэрэгцүүлээд хөшгийн хөндийн ачаа тээврийн логистикийн төв гэдэг зүйл рүү бас нэг 100 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил байна. Гашуун сухад бомбын шинжилэл төмөр замын бүтээн байгуулалт нь бомбын нэвтрэх хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Тээвэр логистикийн зардлыг бууруулнаа. Экспортыг үе шаттай нэмэгдүүлнэ. Эдийн засгийн доктортой өсөлтийг хадгалнаа. Орон нутгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэх болно. Эрхэм зочдоо энэ төслийн ард хоёр улсын харилцааны итгэлцэл хамтын шийдвэр олон хүний тууштай хөдөлмөр оршиж байгааг онцлон тэмдэглэж хэн сэтгэлийн талархал илэрхийлье. 20 жил яригдж байгаа гашуун сухад ганц мод бомбын хил холболтын ажлыг эхлүүлж чадлаа. Тэгээ дараагийн хил холболтууд явна. Ер нь бол төмөр зам бол өөрөө эдийн засгийн суур юм аа гэдэг ийм зүйл байна. Тэгээ амжилт хүсье. Монгол орны ч өөрөө цаг уурын хувьд аюу эрсдэс ингээ уур амьсгалтай. Өглөө үйлрэлт нь болохоор маш урт үргэлжлээ, зуны үйлрэлт нь богино явагддаг. Хавар намрын үйлрэлт болохоор температурын хэлбэлзэл маш өндөр байдаг. Энээс шалтгаалаад одоо бетон хийц маань магадгүй зүгээр цотолт хийгдсэний дараа одоо хүйтэн температурт өртөх юм бол хөлдөөд чанараа алдах тохиолдол илбэг байдаг. Тэгэхээр энэ асуудлыг одоо яагаад байна вэ гэдэг энэ асуудлыг нарийн судалгаануудыг хийсэн гэсэн үг. Тэгээд хоёрдугаар бетоны эдлэгээний чанар гэдгийг асуудлыг бас хүмүүс тэр болгон сайн мэддэг. Эдлэгээний чанар гэхэлэр юу байгаа юм бол жишээл зүгээр энгийн жишээгээр хэлэх юм бол бид нар одоо нөгөө гадна талбай бетонууд замын бордюрууд яагаад бид нэг эвдрээд байна гэдэг чинь өөрөө нөгөө манад эрсдэс цаг уурын нөхцөлд бетон маань өөрөө эдлэгээний хугацаа богинод байгаа байхгүй. Олон дахин давтамжтай хөлдөөх гисгэх юм үйлчлэгүүд явагдахлаар бетон маань хурд төргийн илэгдэлд орж ийн гэсэн. Тэгэхээр энэ том бүтээн байгуулалтын ажлууд мөн ялгаагүй маш их хэмжээний бетоны ажлууд хийгдэж байгаа. Бетоны бүтээн байгуулалтын ажил хийгдээд одоо төслийн маань хүрээнд хийгдсэн бүх цотголт барилгын ажлын чанартай гэдгийн тулд тухайн хийгдэж байгаа бетонуудын чанар бас нарийн стандартын дагуу хянагдах шаардлагатай. Яг тэгэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тэндээ барилга дээр энэхүү төсөл маань болохоор нийтдээ 19 км 19.5 км-ийн урттай төмөр замын төсөл боловч одоо 48.8% буюу нийтдээ одоо 9.4 км нь төмөр бетон гүүрэн байгууламжийн хийцээр суурилсан юм төсөл байгаа. Энэ маань өөрөө Монгол орны хэмжээнд одоо урд өмнө хийгдэж байгаагүй томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил инженерийн зүгээс хоёрдугаарт тухайн төслийн маань одоо геологийн нөхцөл байдлаас шалтгаалаад зарим одоо барилгын буюу одоо гүүрэн байгууламжийн маань тулгуур байгаа нь маань 25-30 м хүртэл одоо өндөр ийм томоохон хэмжээний бетон цотголтой ажлууд хийгдэх юм аа.